За улуурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал улсын хурлын чуулганаар оруулж ирж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт хил зэгсгийн улсын хурлаар гишүүдийн асуулт саналыг авч дуусаад ирэх дөрөвдгийн чуулганы ихэнд хил зэгсгийн шийтгэхээр хойшлуулсан байгаа. За энэ дотор байгаад нэг заалт л да. За тэгэхээр энэ дэр бүтээгдэхүүн солилцоо энэ ямар утгатай заалт гэхээр нийгэм эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газрын өргөн мэдүүлснээр ийм томоохон төслүүдийг бүтээгдэхүүн солилцоогоор шийдвэрлэх асуудлыг улсын хурал шийднэ гэсэн ийм л утгатай заалт байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар төсвөө алдагдaltaгүй баталчихсан. За тэгэхээр бид нар төсвөөр ямар нэгэн байдлаар томоохон бүтээн байгуулалт тухайлах юм бол 14 мега төсөл за энэ аймагуудыг холбосон төмөр зам тийм ээ аймаг хоорондын том замууд гэдэг зүйлүүдийг шийдэх боломжгүй байна. Хоёрдугаарт энэ дэлхийн худалдааны дайн Трамп тарифтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардал мөнгө бол их үнэтэй болсон, хүү их өндөр болсон. Тэгэхээр энэ тал дээр бол хөрөнгө оруулалт босох боломжгүй байна. Тэгэхээр 1 2 3-дугаарт нь бол бид нар бол валютын нөөц их ярьж байгаа тийм ээ. Валютын нөөц 5 тэрбум доллароос багасчлаа 5 тэрбумдаа байна гэдэг валютын ханш өсөж байгаа юм асуудал ярьж байгаа. Тэгэхээр бүтээн байгуулалт гэдэг бол тэр чигээрээ мөнгөөр валютаар бараа хөдөлж авч оруулж ирэх асуудал нэлээдгүй хувийг Монголд эзэлдэг. Тэгэхээр энд валютын гадагшаа урсгал явах гэдэг зэрэг шалтгаануудаас болоод биднэрт байгаа уул уурхайн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эзэмшилд байгаа түүхий дээр солилцоо гэдэг энэ л логикоор асуудал оруулж ирж байгаа. За мэдээж энэ бол яг утга агуулгын хувьд бол энэ Монголын уул уурхайн бүтээгдэхүүнээр энэ ард иргэдийн улс орны эрх ашиг нэмэр үзүүлэхүүц нийгмийн болон эдийн засагт ач холбогдолтой төслийг хэрэгжүүлнэ л гэсэн заалт. За нийгмийн гэдэг төсөл дотор бол сошиал тийм ээ. Энэ чинь нөгөө хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал тийм ээ. Нийгмийн үйлчлэгийн асуудлыг орно. За эдийн засгийн гэхээр эдийн засагт Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчрах валютын урсгал олж ирэх юм уу? Эсвэл хөгжилт нэмэр болохоос томоохон дид үтц тухайлах юм бол 14 мега төсөл юм уу? Эсвэл нийслэлийн 24 мега төсөл юм уу? Эсвэл энэ баруун зүүн коридорын төмөр зам юм уу? Иймэрхүү нөлөө өгөх төслүүд. Тэгээд энийг эренбээр нь засгийн газар дээр авж ягаад эренбэлж ягаад тэгээд засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан төслүүдийг улсын хурал руу оруулж шийдвэрлэх асуудлын дотор байгаа л гэж ойлгож байна. За энэ ерөөсөө маш удаан яригдж байгаа төсөл анх 18 онд 2 улсын дээд түвшний уулзалтын үеэр анхны MOU буюу санам жижигэн зурагдсан. Дараагаар нь 22 онд дахиад санам жижиг зурагдсан. За өнгөрсөн онд Оросын улбаны улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бас урьдчилсан байдлаар үзгэлсэн ийм л асуудал л да. Тэгэхээр энэ ямар асуудал вэ гэхээр одоо л агаарын хөлгийн түвшин яриад байгаа болохоос агаарын хөлгийн түвшин өөрөө татвартай холбоотой асуудал байгаа учраас их хурлаар орж байгаа. Татвартай холбоотой, хураамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь бол их хурлын онцгой бүр ирэх. Нөгөө талд нь дахиад газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх засгийн газрын хилцээр байгаа. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо бас амин шүтэлцээтэй хоёулаа газрын төсний бүтээгдэхүүнтэй холбоотой нэг нь А92 дизель түвш нөгөөх нь онгоцны түвшил гэсэн асуудал гэхгүй. За тэгэхээр бид нар бол 100% импортын хамааралтай байгаа. За түүнийхээ 96%-ийг Оросын холбооны улсаас авдаг. За онгоцны түвшний хувьд бол 100% Оросын холбооны улсаас одоохондоо авж байгаа ийм л асуудал. Тэгэхээр бид нар эндээсээ улс орон байна үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалч гэсэн ингээд олон их улсээрээс үлсвэртэй болох гэдэг. Тэгэхээр харамсалтай нь манайхан хоёрхан өрштэй. Гурав дахь нь бол бид нар дотоодын газрын төс боловсруулах үйлдвэрээ бас хэр чинээгээр урагшлуулж байна. Тэгэхээр 2028 он хүртэл бас 3 жил шахуу хугацаа биднэрт байна. Энэ хугацаанд бид нар ч бас энэ агаарын хөлөг бензин түвшээ хэрэгжилж таарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм л хоёр хилцээр байна. Арснам дэмжихгүй гэдэг нь энэ хилцээрт өөрчлөлт оруулъя. Жишээлбэл намайг те гадаад харилцааны сайдыг, сангийн сайдыг, зам тээврийн сайдыг энэ асуудал дээр дахиж ажиллаж хагаад зарим зүйл залтыг сайжруулж хагаад эргээд ороод ирээ гэдэг л ийм л зүйлийг яригдсан. Тэрнээс биш энэ асуудлыг дэмжихгүй гэсэн зүйл. Улсын хурлын 126 гишүүн дээр за тойргоо сонгогдсон гишүүд дээр бүр ялангуяа маш их зүйл ярьж байгаа нь тухайлбал та бүхнээс сая Арангай аймагт болсон
хангаан бүсийн чуулган дээр явсан байх, орсон байх те. Тэнд босоод ирж байгаа сумдын аймгийн бүх удирдлагуудын амнаас гарч байгаа зүйл бол манай аймагт манай сумд ийм зам тавиад өгөөч, ийм дэд үтс шийдэд өгөөч, ийм нийгмийн асуудал шийдэд өгөөч гэдэг л зүйл ярьж байгаа. Тэгэхээр энийг бид нар яаж шийдэх юм? Энийг бид нар төсөөрөө шийдэх боломжгүй болсон. Өөр аргаар шийдэх боломжгүй. Эсвэл юу ч хийхгүй ингээд зүгээр суух гэдэг сонголт байна. Тэгэхээр энэ дээр хуулийн дээр бид нар оруулж ирээд ард түмнээ сонгогдсон элсийн хурал шийдвэрээ гаргаад энэ хуулийг батлах юм бол энэ дээр цаашдаа энэ хөгжөөд шийдэл гаргаад дагалт одоо журмын юм уу эсвэл засгийн газар тогтоолоо гаргаад ямар түүхий дээр ямар одоо бүтээн байгуулалт хийх юм гэдгийг эренблээд ингээл шийдэх тухай. Би одоо Оросын албаны улсын эрчим хүчний сайд руу бас өөрийн баланкан дээр бичиг явуулсан. Энэ дээр таны одоо энэ хилцээр дээр байгаа үг үсгч нь Чингис хаан олон улсын одоо буудал гэж ойлгож байна. Буудын дэд үтс гэж ойлгогдоод байна гэж энийг тодорхой тайлбарлаач гэдэг бичиг явуулсан. Тэр нь юу гэхээр яг үнэндээ бол бид нар Чингис хаан олон улсын нисэх бодлыг бид нар Японы одоо хөрөнгө оруулалтаар барьсан. Японтой олон жилийн хилцээр хийгээд яг энэ хилцээрийн дагуу Япончууд менежментийг удирдаад явж байгаа. Тэгэхээр энэ рүү нэг ч орох асуудал байхгүй. Чингис хаан олон улсын нисэх сонголтын буудал дээр буусан онгоцыг цэнэглэх асуудал яригдж байгаа. Тэр цэнэглэхэд бид нар бас одоо янз бүрийн цогцлуур одоо ашигладаг комплекс гэж ярьдаг тийм ээ. Агаарын хөлгөөр цэнэглэх комплексыг ашигладаг. Энэ дээр л асуудал гарч байгаа шүү гэдэг хэлээ. Мэдээж нэг хамтарсан компани орж ирэл шууд Чингис хааныг удирдаа явчихна гэж яаж ч утсан байхгүй. Тэгэхээр энэ дээр буруу ойлголт байх шиг байна. Тэгэхээр энийг залруулах үүднээс миний би Оросын албаны улсын эрчим хүчний сайд руу бичсэн байгаа. Удахгүй хариу нэрэхээр би бас хэвлээд ингэж ойлгох нь байшгүй ийм хариу ирлээ гэдэг. За энэ хамтарсан компани одоо итгэмжлэгдсэн байгууллага буюу Монголын талаас Эрчил соёл компани, Оросын холбооны улсаас Роснефтийн охин Роснефть Аэро гэдэг компани хоёрын Монголын талын 60%, Оросын талын 40% оролцоотой ийм компани байгуулагдана. Тэгэхээр та хэд ойлгож байгаа бох тийм ээ. Компани 60-40 юм уу, 75-25 юм уу байж болдог. 51-49-оор ихэнх зүйл яригддаг. Тэгэхээр 51-ийн талдаа шийдвэр гараад явдаг. Улаанбаатар төмөр зам бол 50-50 байдаг. Тэгтээ асуудлаа шийдээл яваал болдог. Тэгэхээр биднэрүүд мэдээж Монгол улсууд, Монгол улсын засгийн газар монголчуудынхаа эрх ашигыг л эхэндээ л тавьж тэр бол тодорхой асуудал. За энэ дашрамд бас энэ дотоодын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд бид нар нэн тэргүүнд дотоодын үйлдвэрлэлийнхаа үйлдвэрлэсэн онгоцны түлшийг аваад тэгээд дутах юм бол Оросын албаны улсын энэ хамтарсан Оросын албаны улстай хамтарсан компаниасаа нэмж авнаа л гэж ингэж ойлгож байна. Би шууд зовлон хэлье. Бид нар 1925 онд анхны онгоц Монгол бууснаас хойш яг өнөөдөр 100 дахь жилээ Оросын албаны улсаас л авж байгаа. Өөр улсаас аваагүй. Бидэрт өөр тийм боломж алга. Тэгвэл бид нар тэрийг өөр улсын одоо дотоодосоо 80,000 тонныг хангачи. За дээрэс нь бүгд хятадуулдаас авъя энэ төр гэдэг ажлууд явж байгаа. Мэдээж энэ дэр хамгийн гол гацаа нөгөө сайхан амьдрмаар байна, мөнгө дутаад байна гэдэг шиг улсын маань эдийн засаг санхүү төсөв энийг бас даахгүй байна л да. Одоо урд төршөөс авъя гэхэд бид нарт богоноор авцраад, нарийн цэргийн богоноор авцраад замын үд дээр буулгаад авах биднэрт тийм агуулх алга. Онгоцны түлш өөрөө онцгой одоо горим шаарддаг, маш цэвэр орчин шаарддаг. Энийг буулгаад авах тийм агуулх алга. Буулгасныгаа нааш нь тээвэрлэх авт болон одоо вагон цистерн алга. Дээрэс нь тэдний одоо стандарт нь JETA гэдэг стандарттай одоо манайд бол TS1 гэдэг түлшийг хэрэглээд явж байгаа гэсэн ийм одоо зүйлүүд байна. Тэгвэл бид нар энийг энүүгээрээ халахлаад Оросыг албаны улсаас дангаар нь авна гэдэг ингээд зүтгээд байгаа юм байхгүй. Манай яам дээр бас одоо яг энэ асуудлуудыг тухайлах юм бол энэ бензин шатхууны агуулгах савтай холбоотой асуудлыг шийдвэрлэх за мөн одоо олон их усрээс авах ажлыг хариуцах төслийг нэгж бас байгуулагдаад үйл ажиллагаагаа эхэлж байгаа. За сая ардч намын бүлэг дээр 20 биш 20 хүртэл гэдэг одоо асуудлыг яриараа гэдэг үүргийг өгж байна. Дээрэс нь энэ өөрөө анхны хилцээр дээр би хэлсэн 7-8 жил явж байгаа энэ хилцээр дээр анхны санал нь бол 40 жил байсан юм байлээ. Тэгээд энийг бас 20 жил болгож бууруулаад явж байгаа юм байлээ. Улсын хурлын өмнө, засгийн газрын өмнө одоо хүлээх үндсэн үүргийн чиг үүргийн нэг нь бол энэ нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал байгаа. Тэгэхээр бид нар бас ямиг амархан мартаж болохгүй. 23 оны намар өвөл бид нар бас нэг багахан хугацаанд 2 сар орчим тасалцаад юу боллоо тийм ээ. Шагаар гэж ярьдаг хөдөлж авахч түлш олдохгүй бид нар хүнд байдалд орж исэн. Энэ үед
энэ асуудлыг бас тухайн үед салбарын яам, гадаад яам, элчингүүдээр маш хүчтэй тавьж одоо найдвартай хангадаг асуудлаа ярья л гэд ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр болохоор ингээд бас өөр нөхцлөө бид нар өөр юм яриа гэд байж бас болохгүй хоёр хөрштэйгөө ярих дипломат асуудал бас байна. Тий, Оросын холбооны улсад бишээ энэ манай Монголд ч гэсэн олон улсын арбитрийн шүүхт байгаа. Оросын холбооны улсад ч гэсэн олон улсын арбитрийн шүүх байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсын улсад худалдаа хажуулдрын танхимд хажууд байрлах олон улсын арбитрийн шүүх л гэж ойлгож байна.